안녕 여러분. За хэдүүлээ үргэлжлүүлээд 96 дахь топикийнхоо сонсголын 27-оос эхлээд сонсоод үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 올해 우리 대학 축제에 가수 김민수 씨가 온대. 언제부턴가 대학 축제가 가수 콘서트처럼 변해가는 것 같아. 난 좋은데? 김민수 씨 팬인데 표가 비싸서 콘서트에 못 갔거든. 작년 축제 때 학과에서 하는 행사엔 참여하지 않고 공연만 보러 오는 학생들이 많았잖아. 관심이 공연에만 집중되는 것 같아서 좀 씁쓸해. 그래도 유명 가수가 오면 학교 홍보도 되고 좋은 면도 있을 거야. 올해는 작년보다 학생이 직접 참여하고 교류하는 행사가 더 줄어들었어. 그건 좀 잘못된 것 같아. За одоо багштайгаа хамтдаа сонсоод үзье тийм ээ. За 올해 энэ жил гэсэн үг. 올해. Энэ жил манай дээд сургуулийн 축제 байгаа тийм ээ. Сургуулийн фестивал байдаг штэ. Фестивал дээр 김민수, дуучин 김민수 ирнэ 대 гэсэн. 언제부턴가 대학 축제가 해진넷이 эхлээд юм энэ ихтэй сургуулийн фестивалууд 가수 콘서트처럼 дуучны яг л концерт шиг тийм ээ тоглолт шиг 변해가는 것 같아. өөрчлөлтүүд байгаа юм шиг санагдаж байна гэж хэлж байна. эмэгтэйгийн байр суурь болохоор 난 좋은데 надад бол гоё юм. 김민수 씨 팬인데 표가 비싸서 콘서트에 못 갔거든. би 김민수гийн 팬 тийм ээ 팬 ахгүй. Гэхдээ би тасалбар нь үнэтэй байсан болохоор тоглолтод нь очиж чадаагүй юм гэж хэлсэн байна. Тэгэхээр сургуулийн фестивал дээр ирээд дуулах юм бол үнгүй дууг нь гой сонсох нь шүү дээ тийм ээ. За эрэгтэй нь болохоор ямар байр суурьтай байна гэхээр 작년 축제 때 학과에서 하는 행사엔 참여하지 않고 공연만 보러 오는 학생들이 많았잖아. өнгөрсөн жилийн фестивал дээр 학과에서 тэгэхээр энэ ангуудаас тийм ээ техникуудаас гаргаж байгаа үйл ажиллагаанд 참여하지 않고 оролцохгүйгээр 공연만 зөвхөн тоглолт үзэхээр иржсэн сурагч нар их байсан штэ. Тэгэхээр сургуулийн фестивал гэхээр янз янзын тэр бүх одоо техникүүдийн үйл ажиллагаанууд явагдаж байгаа тийм ээ. Гэтэл тэрэнд нь оролцохгүй зүгээр ямар од ирж гин энэ одоо ямар дуучин ирж гин тэрнийхэн тоглолтыг л үзэх гэдэг штэ. 관심이 공연에만 집중되는 것 같아서 좀 씁쓸해. Тэгэхээр хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нь тийм ээ зөвхөн яг нь тоглолтод л анхаарал байгаа юм шиг санагдаж байгаа болохоор жоохон 씁쓸해. гонхтой байна гэж хэлсэн. харин эмэгтэй маань болохоор 그래도 유명 가수가 오면 학교 홍보도 되고 좋은 면도 있을 거야. гэхдээ алдартай дуучин ирэх юм бол сургуулиас сурталчлах ч гэсэн боломжтой давуу талууд ч гэсэн байгаа гэж хэлж байна. За эрэгтэй нь болохоор 올해는 작년보다 학생이 직접 참여하고 교류하는 행사가 더 줄어들었어. энэ жил өнгөрсөн жилийнхээс илүүгээр яасан гэхээр сурагч нар яг өөрсдийн биеэр оролцож тийм ээ хамтдаа одоо ойлголцож оролцдог ийм одоо үйл ажиллагаанууд нь илүү багассан. 그건 좀 잘못된 것 같아. энийг бол би буруу гэж үзэж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр эрэгтэйгийн 말하는 의도 энэ хэлэх гээд байгаа тийм ээ зорилго нь яг юу байгаад байна гэсэн чинь 대학 축제의 필요성을 설명하려고 гинэ. нэгдүгээр хариулт нь болохоор ихтэй сургуулийн фестивалыг хэрэгтэй байгаа гэдгийг тайлбарлах гэж байна. Фестивал ямар хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлаад байна уу? арай биш байна тийм ээ. 대학 축제의 문제점에 대해 지적하려고. ихтэй сургуулиудын энэ фестивалийн асуудлын талаар тийм ээ шүүмжилж хэлэх гээд байна гэж байна. Тэгэхээр энэ маань зөв болж байна. Зөвхөн одоо тоглолт үзэж ирдэг. Тэгээд дээрэс нь өөр одоо ангиудын үйл ажиллагаанд сурагч нар их оролцоо болчихсон гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас хоёрдугаарх нь байна. гуравдугаарх нь болохоор 대학 축제에 대한 반응을 알려주려고 гинэ. дээд сургуулийн фестивалийн талаар хүмүүсийн энэ уур амьсгал тийм ээ ямар одоо яаж хүлээж авч байгааг таниулахын тулд гэсэн байна. яаж хүлээж авч байгаа талаар нь бол яриаггүй тийм ээ. дөрөвдүгээрх нь 대학 축제에 출연하는 가수를 홍보하려고 гинэ. дээд сургуулийн фестивалд оролцож байгаа
дуучин сурталчлах гээд зүгээр яг энэ удаагийн ер нь гисэн л гэж хэлсэн болохоос түүнээс хойш шүүмжилж ярьсан тийм ээ сурталчлаад байгаа зүйл биш ээ. За 28 дахь асуулт нь болохоор сонсон агуулгатай адил зүйл юм байна. За харцгаая л да. 여자는 김민수 씨의 콘서트에 간 적이 있다. эмэгтэй 김민수гийн тоглолтын дээр очиж удаа байгаа гэсэн байна. Байгаа юу? Байгаа юу? тоглолтын тасалбар нь үнэтэй болохоор би очиж чадаагүй. Тэгээ би болохоор гоё ягаа. Надад бол гоё нэ гэж хэлсэн шүү, тийм ээ. 남자가 다니는 대학은 올해 축제를 열지 않는다. эрэгтэйгийн сурдаг дээд сургууль энэ жил фестивал нээхгүй гэсэн мэт. Энэ жилийн фестивал дээр гээд энэ хоёр чинь хамтдаа нэг сургууль сурдаг шүү дээ. 여자는 축제에 유명한 가수가 섭외되는 것에 찬성한다. эмэгтэй нь болохоор фестивал тийм ээ. алтартай дуучин өргөдөж ирж байгаа энэ зүйл болохоор яа чин дэмжиж байгаа байр суурьтай байгаа, дуртай байгаа гэсэн. Энэ маань зөв болж байна. 작년 축제 때 학과 행사에 학생들이 많이 참여했다. өнгөрсөн жилийн фестивалаар тийм ээ. Энэ танхимуудын үйл ажиллагаанд сурагчид их оролцсон. Ер нь бол өнгөрсөн жилийнхаас эхлээд оролцохоо болоод байгаа гэд дургу байгаад байсан шүү дээ. За дараагийнхыг харцгаая. Энэ тэгэхээр 2번 그리고 3번 болж таарсан. Одоо 29, 30-ыг сонсоод үзье. Энэ жаахан хэцүү байж магадгүй. За 29-р асуултын маань асуулт нь болохоор 남자가 누구인지 고르십시오 гэж. эрэгтэй хэн бэ гинэ? Юу хийдэг хүн бэ гэдэг хэдүүлээ олох гээд үзье. Тэгээд дээрэс нь сонсон агуулгатай адил зүйлээ хамтдаа олох гээд үзье. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 박사님께서는 지난 20년 동안 제주 바다와 함께 오셨는데요. 현재 제주 바다의 해양 상태는 어떤가요? 해조류가 줄어들고 아열대 생물들이 늘어나고 있습니다. 기후 변화 때문이죠. 해조류를 먹이로 하는 생물들도 영향을 받고 있고요. 그동안은 제주 바다의 수온 변화와 생태계 관계에 대한 논문을 많이 발표해 오셨는데요. 최근에는 어떤 연구를 수행하고 계신지요? 작년부터 다른 국가와 공동으로 팀을 꾸려서 태평양의 어종 분포에 대해 조사하고 있습니다. 다시 들으십시오. 박사님 гэж юм тийм ээ. Доктор гэж ярьсан. За тэгвэл манай эрэгтэй юу хийдэг хүн бэ? 찾았습니까? 자, харцгаая. Та өнгөрсөн доктороо тийм ээ. Та өнгөрсөн 20 жилийн турш 제주 바다와 함께 해오셨는데 제주гийн тийм ээ далайд та ингэж одоо далай дээр ажиллаж ирсэн. 현재 제주 바다의 해양 상태. Тэгэхээр одоогийн байдлаар 제주гийн энэ 제주 арлын далайн 해양 상태, далайн нөхцөл байдал нь ямар хөө байна вэ гэж асуусан байгаа. 자, эрэгтэй маань юу гэж хариулсан гэхээр 해조류가 줄어들고 아열대 생물들이 늘어나고 있습니다 гинэ. далайн замаг багасаад 아열대 생물 гэсэн юм тийм ээ. Энэ л болохоор халуун бүсийн захын амьтад байгаа. Тэгэхээр халуун бүсийн амьтад нь болохоор ихсэж байгаа гэсэн. 기후 변화 때문 цагуурийн өөрчлөлтөөс болж байгаа юм а гэсэн. Тэгэхээр нөгөө нэг дэлхийн дулаалал болоод энэ тэнд цагуурийн өөрчлөлт үүсэж байна гэхээр 기후 변화 гэж хэлж байгаа. 날씨 гэж ярихгүй байна тийм ээ. цагуурийн өөрчлөлт болж байгаа юм а. 해조류를 먹이로 하는 생물들. Тэгэхээр яаж юм гэхээр далайн замаг байгаа. далайн замгийг 먹이로 하는 생물. иддэг амьтад ч гэсэн нөлөөллөг нь авч ийна гэж байна. далайн замаг байхгүй болоод багасаад ирэнгүүт тэрийг идэж амьдардаг амьтад нь болохоор адилхан багасаад ирж штэ тийм ээ. Тэгээд нөгөө нэг халуун бүсийн өөр одоо амьтад болохоор ихсэж байгаа гэдэг нөхцөл байдалтай байсан. 자, эмэгтэй болохоор 그동안 제주 바다의 수온 변화와 생태계 관계에 대한 논문을 많이 발표해 오셨는데요. 다 өнгөрсөн хугацаанд 제주 арлын одоо энэ далайн 수온 변화, усныхын температурын өөрчлөлт болон 생태계, экосистемийн хамаарлын талаарх 논문 гэсэн юм тийм ээ. Тийм одоо ихтгэлүүдийг
дипломнуудын илтгэлүүдийг та их тавьсан. 최근에는 어떤 연구를 수행하고 계신지요? Тэгэхээр сүүлийн үед болохоор ямар судалгаа хийж байна гэсэн мэт. Манай эрэгтэй юу хийж исэн бэ? Jeju арлын тийм ээ далайн хэсгийн одоо усны температурын өөрчлөлт болон энэ экосистемийн хамаарлын талаарх судалгаануудыг гаргаж ирсэн байх нь шүү дээ. За сүүлийн үед юу хийж байгаа вэ гэсэн чинь 작년부터 다른 국가와 공동으로 өнгөрсөн жилээс эхлээд бусад өөр улс оронтой хамтарч 팀을 꾸려 팀 байгуулад баг бүрэлдүүлээд 태평양의 어중 분포 гэсэн юм тийм ээ. 태평양 гэдэг маань номхон далайг хэлж байгаа. номхон далайн загсны төрлийнх нь 분포 энэ тархалтын талаар судалгаа хийж байгаа гэж хэлсэн юм. Одоо зөвхөн Jeju арал биш өөр улс орнуудтай хамтраад номхон далайн тийм ээ загсны төрлүүдийн тархалт нь одоо яаж байгаа нөхцөл байдлыг судалгаа хийж байгаа юм байна. Тэгвэл манай эрэгтэй юу хийдэг хүн бэ? 해양 생태계를 연구하는 사람. далайн 에코시스템ыг судалдаг хүн мөн үү? Хоёрдугаарх нь 해양 구조물을 설치하는 사람. далайн аврах ийм төхөөрөмжүүдийг суйрлуулдаг хүн. аврах төхөөрөмж хүн аврах талаар ярьлаа. 해양 스포츠를 홍보하는 사람. далайн спортыг сурталчилдаг хүн гэж тийм. спортын хүн бол биш тийм ээ. 해양 에너지를 개발하는 사람. далайн эрчим хүчийг одоо хөгжүүлдэг хүн. эрчим хүчийг үүсгэх боломжтой гэдэг ч юм уу энэ тухай бол яриаггүй тийм ээ. Тэгэхээр экосистемийг нь яриад байгаа. Ялангуяа цаг үеийн өөрчлөлтөд ямар хамааралтай байна, ямар амьтад ихсэж гин, юу багасж гин гэдэг тухай ярьсан шүү дээ. За 30 дугаар ханд болохоор хэдүүлээ сонсон агуулгатай адилхан зүйлийг нь буюу зөв хариуг нь олно гэсэн үг. 제주 바다에는 아열대 생물이 감소하고 있다. 제주гийн далайд тийм ээ энэ халуун бүсний амьтад багасж байгаа гэж байна. ихсэж байгаа гэсэн шүү дээ. 남자는 다른 나라와 팀을 만들어 일하고 있다. эрэгтэй өөр улстай баг бүрдүүлэн ажиллаж байгаа. Энэ жилээс эхлээд тэгж байгаа гэсэн тийм ээ. Тэр хэлсэн шүү дээ тийм ээ. 작년부터 өнгөрсөн жилээс эхлээд хамтарч ажиллаж эхэлсэн гэсэн. 남자는 바다와 관련된 일을 작년부터 시작했다. эрэгтэй далайтай хамааралтай ажлыг өнгөрсөн жилээс эхлээд хийж эхэлсэн. 20 жилийн турш далайн Jeju далай дээр ажилласан гэсэн судалгаа хийсэн гэсэн тийм ээ. өнгөрсөн жилээс эхлээд болохоор өөр улс орнуудтай баг бүрдүүлээд хамтарч ажиллаж эхэлсэн гэж хэлсэн. 제주 바다의 해조류가 줄어든 원인이 밝혀지지 않았다 гинэ. 제주 арлын тийм ээ. 제주гийн далайн замаг багассан гол шалтгаан нь илрээгүй байгаа гэсэн байна. 때문 гэд хэлсэн шүү дээ тийм ээ. 기후 변화 때문이죠 гэд цаг үеийн өөрчлөлтөөс болж байгаа юм а гэхээр шалтгаан нь бол тодорхой байсан. 네. Тэгэхээр 해양 생태계를 연구하는 사람 그리고 남자는 다른 나라와 팀을 만들어 일하고 있다. манайхны хариу нь таарч байна уу? За хэдүүлээ 31, 32. 오토바이 гинэ мотоциклыг хэлж байгаа шүү. 30번. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 오토바이 사고를 줄이려면 현재 뒷면에 있는 번호판을 더 크게 만들고 단속을 강화하는 것이 최선의 방안이라고 생각합니다. 그런데 현재 단속 시스템으로는 번호판이 아무리 커도 뒷면에 있어서 식별이 어렵습니다. 앞에도 번호판을 달아야 합니다. 하지만 오토바이는 앞면에 번호판을 부착하기 어려운 구조입니다. 그런 문제 때문에 앞면에 스티커로 된 번호판을 부착한 해외의 사례도 있습니다. 매년 증가하는 오토바이 사고를 감소시키려면 더 이상 미룰 수만은 없는 문제입니다. эрэгтэйгийн гол санаа нь юу вэ? Эрэгтэйгийн хандлага ямар хандлагатай байна? За багш та хамтдаа харъя. 오토바이 사고를 줄이려면 гэсэн мэт тийм ээ. мотоциклийн
ослыг багасгая гэвэл 현재 뒷면에 있는 번호판 одоогийн байдлаар яаж нь хойд талд нь байдаг энэ 번호판은 тийм ээ дугаар байгаа. ду가릭은 더 크게 만들고 일로 덤으로ላት 단속을 강화하는 것이 있습니다. 어떤 현타 일로 세주로선 장가тках은 최선의 방안 хамгийн сайн одоо шийдэл гэж бодож байна гэдэг нь эмгтээгийн бодол байна. Тэгсэн чинь эрэгтэй нь болохоор 그런데 гэхдээ 현재 단속 시스템으로 번호판이 아무리 커도 현재 어덕인 단속 시스템 тийм ээ одоо энэ хяналтын систем нь болохоор 번호판이 아무리 커도 дугаар нь хичнээн том байсан ч гэсэн 뒷면에 있어서 хойд талд нь байдаг болохоор 식별이 어렵습니다. ангилахад хэцүү. 앞에도 번호판을 달아야 합니다. урд нь ч гэсэндээ дугаар наах хэрэгтэй. мотоциклний урд хэсэгтэр дугаар байдгүй биш үү шүү дээ. 자, 여자. 하지만 오토바이는 앞면에 번호판을 부착하기 어려운 구조입니다. гэвч мотоциклийн хувьд 앞면, урд талд нь одоо дугаар байгаа тийм ээ. дугаар тогтооход хэцүү. Ийм одоо хэлбэртэй гэж хэлсэн байна. тэгсэн чинь 그런 문제 때문에 앞면에 스티커로 된 번호판을 부착하는 해외 사례도 있습니다. 자, яг наад асуудлаас ч болоод яадаг вэ гэхээр урд талд нь тийм ээ стикер шүү дээ тийм ээ наалтдаг стикерын одоо дугаарыг нь суйрлуулсан 해외 гадаад өөр улс орнуудын 사례 жишээ ч гэсэндээ байгаа. ийм тохиолдол ч гэсэн байгаа. 매년 증가하는 오토바이 사고를 감소시키려면 жил бүр ихсэж байгаа мотоциклийн осол аварыг багасгахыг гэвэл 더 이상 미룰 수만은 없는 문제입니다. цаашдаа хойшлуулад иж болохгүй асуудлаа гэж хэлсэн юм. Зөвхөн хойд талд нь дугаар байдаг тэр нь асуудал байгаад байна гэд эрэгтэй маань ийм үзэл бодолтой тийм ээ. Тэгвэл эрэгтэйгийн гол санааг нь олох гээд үзье. 오토바이의 교통법규 위반은 강하게 처벌해야 한다. 오토바이 사고 예방을 위해 단속 장비를 늘려야 한다. 오토바이 운전자를 대상으로 안전교육을 실시해야 한다. 오토바이 사고를 줄이려면 번호판 부착 제도를 개선해야 한다. 기네. 자, тэгвэл эрэгтэйгийн гол санаа нь аль вэ? мотоциклийн 교통법규 위반 гэсэн юм тийм ээ. Зам тээврийн дүрм журмын зөрчилтийг 강하게 처벌해야 한다. илүү чанга шийтгэх хэрэгтэй. За, ингэхээр нэг шийтгэл ял шийтгэлийн тухай яриаггүй тийм ээ. ославарыг илүү багасгах тухай ярьсан. 오토바이 사고 예방을 위해 단속 장비를 늘려야 한다 гинэ. мотоциклийн ослоос сэргийлэхийн тулд тийм ээ одоо энэ хяналтын 장비 장비 гэдэг чинь энэ эд хэрэгслүүдийг хэлж байгаа хгүй. Тэгэхээр хяналтын эд хэрэгслүүдээ илүү ихсгэх хэрэгтэй. Баг байгаад байна гэж яриаггүй шүү дээ тийм ээ. Одоогийн системээр бол хойдлолтын дугаар байгаа нь асуудал байгаад байна. Урд хэсэгт нь дугаартай болох хэрэгтэй байна гэсэн. Тэрнээс биш техник төхөөрөмж, тоног төхөөрөмж дутаад байна гэж бол яриаггүй. 오토바이 운전자를 대상으로 안전 교육을 실시해야 한다. мотоцикл ундаг жолооч нарыг чиглүүлсэн аюулгүй боловсролыг тийм ээ олгох хэрэгтэй гэсэн мэт. энэ тухай яриаггүй тийм ээ. 오토바이 사고를 줄이려면 번호판 부착 제도를 개선해야 한다. мотоциклийн аварыг багасгахыг гэх юм бол багасгамаар байвал яах вэ гэхээр дугаарыг нь наах энэ одоо бодлого байгаа тийм ээ. Энэ системээ сайжруулах хэрэгтэй гэсэн мэт. Тэгэхээр зөвхөн хойно биш урдталт нь яаж наах вэ тийм ээ. Гадаад улс орнуудад болохоор ийм стикерээр бас наад юм байна гэдгийг ярьсан шүү дээ. Тэгэхээр ийм байна. 4번 олж таарч байна. 남자의 태도. За тэгвэл хэдүүлээ эрэгтэйгийн хандлагыг нь олъё л да тийм ээ. эрэгтэйгийн хандлага нь ямар зүйл вэ? 문제 해결 방안에 일부 동의하고 있다 гинэ. асуудлыг шийдвэрлэх арга байгаа. Эннийх нь хэсэгт нь зөвшөөрч байна гэж байна. 네. 맞아요 гэдэг ч юм ингэж зөвшөөрсөн үү? харда. шууд л 그런데 그런 문제 때문에 гэдэг. зарим хэсгийг нь зөвшөөрж байгаа бол манай эрэгтэй ярихдаа 네 그런데 네 맞습니다 그런데 гэж ярих хэрэгтэй байсан. Гэтэл тэгж яриаггүй шууд л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж штэ. Гэхдээ ингэх юм бол юм байгаа.
Наад асуудлаас чинь болоод ингэж болно. Ингэж шууд ирсэн. Эмэгтэйгийн буюу харилцаа ярьж байгаа хүнийхээ хэлсэн үзэл бодол дээр хагасыг нь ч болов нэг хэсгийг нь ч болов зөвшөөрж байгаа хүн гайс ерөөсөө байгаагүй шүү дээ. 자, 상대방과 협의하여 타협점을 찾고 있다 гинэ. Тэгэхээр харилцаж байгаа хүн байгаа тийм ээ, 상대방 байгаа. харилцаж байгаа хүнтэйгээ тохиролцсон тийм ээ, яг одоо гол энэ асуудлыг шийдэх яг гол цөмийг нь олох гэж хичээж байна гэж. тохиролцоод гэсэн юм ерөөсөө байхгүй. 상대방의 주장을 일관되게 반박하고 있다 гэж хэлсэн байна. харилцагч ярьж байгаа хүнийхээ үзэл бодолд яаж юм гэхээр яг өөрийнхөө одоо яг л нэг төвийг сахисан байдлаар эсэргүүцэлтэйгээр байна. эсэргүүцэлтэй байр суурьтай байна гэдэг маань хамгийн тохирох нь болж байна. 상대방의 주장을 일관되게 반박하고 있다. 자, нөгөөх нь болохоор 상대방에게 명확한 근거를 요구하고 있다 гэж хэлсэн байна. харилцагчаасаа тийм ээ, яг тодорхой ийм одоо баримт шаардаж байна гэж. Тэгэхээр за тийм юу баримт байгаа юм уу гэдэг ч юм уу. Таны жишээлээд гэхдээ ингэж бол яриаггүй тийм ээ. За, циклны ослоо аваад байна. За, дараах нь болохоор юуны талаарх агуулга байна. Дээрээс нь сонсон агуулгатай ижил зүйл гэсэн асуулт байна. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 목까지 올라오는 옷이나 넥타이를 착용하는 걸 불편해하는 사람들이 있습니다. 그건 뇌의 신경망이 피부를 압박하는 자극을 위험한 신호로 과도하게 인식해서 나타나는 증상입니다. 이걸 촉각 방어라고 하죠. 이 증상은 신체 어디에서나 생길 수 있지만 특히 목에 많이 나타나는데요. 심한 경우 미용실에서 머리를 감거나 자를 때 목이 닿는 것이 걱정돼 거부 반응을 보이기도 합니다. 이런 증상은 보통 성장하면서 자연스럽게 없어집니다. 하지만 성인이 되고도 남아있거나 악화되는 경우도 있습니다. За, энэ одоо маш сонирхолтой зүйл юм тийм ээ. Мог хүзүү хоолой гэлдэг тийм ээ. Мог까지 올라오는 옷이나 за хүзүү хүртэл тийм ээ ингэж ирсэн хувцас. Эсвэл 넥타이를 занга зүүхэд 불편해하는 사람들이 있습니다 гэж. Их тухгүй харагддаг хүмүүс байдгаа гэж. Дургүй байдаг хүмүүс. Тэгэхээр бүр юм хоолойтой цамц өмсөх юм уу? Эсвэл юм занга зүөх дургүй хүмүүс, тухгүй байдаг хүмүүс байдаг ахна штэ. Энэ нь юу вэ гэсэн чинь 뇌 신경망이 피부를 압박하는 자극 гэсэн юм тийм ээ. Тархины биш тийм ээ. Энэ мэдрэлийн систем нь мэдрэлийн сүлжээнд болохоор яадаг вэ гэхээр 피부를 압박하는 자극. 피부 гэдэг чинь арьс штэ тийм ээ. Арьсанд одоо ингэж арьсыг ингэж чангалж байгаа ч юм уу, энэ одоо хүрж байгаа энэ мэдрэмжийг нь 위험한 신호, маш аюултай тийм ээ дохио гэж 과도하게 인식해서 хэтрүүлэн ингэж тархин дотор нь боддог ахна штэ. Тэгээд 나타나는 증상입니다. Тийм одоо тэрнээс болж үүсдэг ийм одоо шинж тэмдэг юм гэж хэлсэн мэд. Тэгэхээр яах нүг гэхээр хоолой боогоод байгаа юм шиг мэдрэмж төрөх гээд штэ тийм ээ. Арьсан дээр ихлээр мэдрэгдэн те хүзүүн дээр ингээд айгу ингээд хоолойтой самс өмсчих юм бол мэдрэгдэн. Тэгэн гууд хоолойг нь боох гээд байгаа юм шиг энэ мэдрэмж нь тархинд нь яах вэ гэхээр аюултай гэдэг тохиог өгöd байгаа юм байна. 이걸 촉각 방어라고 하죠 гэж. Тэгэхээр энэ мэдрэмжийг юу гэж хэлдэг вэ гэхээр хүрлцэх мэдрэхүйн одоо энэ аюулаас тийм ээ сэргийлж байгаа арга сэргийлэмж гэх юм уу? ингэж хэлдэг гинэ. 이 증상은 신체 어디에서나 생길 수 있지만 за тэгэхээр энэ шинж тэмдэг бол тийм ээ биеийн хаанаас ч хамаагүй хаанаас ч гэсэн гарч ирэх боломжтой байдаг ч гэсэн ялангуяа 목에 хүзүүн дээр тийм ээ 많이 나타나는데요 гэсэн мэт илүү их илэрдэг. 심한 경우 за илүү одоо хурц тохиолдол болохоор яадаг вэ гэхээр 미용실에서 머리를 감거나 үсээ одоо толгоогоо угаах юм уу 자를 때 үсээ тайруулах үедээ 목에 닿는 것이 걱정돼. хүзүүнд ингээ ямар нэг юм хүүрэхт нь санаа зовоод
거부 반응을 보이기도 합니다. эсэргүүцэх ийм одоо хариулт ч гэсэн үзүүлэх тохиолдол байдаг гэж хэлсэн юм. Тэгэхээр үсчэнд ороод үсээ угаалгах юм уу, үсээ тариулахад яадаг вэ? Нэг баах юм өмсүүлчихдэг шүү дээ, тий. Тэгээ энэгээр нөгөө нэг дотгошоо нүс оруулахгүйгээд бүр яг хүзүнд нь ингээд яг наагаад юм ингээд ороод идэв шүү, тий. Тэнгүүд энд нь ингээд маш дургу байх гэдэг. Тийм хоолой боогдож байгаа мэдрэмж нь аюултай гэдэг зүйл тархинд нь мэдрэгдээд байгаа байхгүй юу? 이런 증상은 보통 성장하면서 자연스럽게 없어집니다. 그때 이 신지 тэмдэг нь ихэвчлэн өсөх явцад тийм ээ том болох явцад цаанаасаа ингэж байхгүй болчдөг. Хүүхдүүд ялангуяа эхлээд ингэж гэдэг ахна шүү дээ. тэгж гайг болчдөг. 하지만 성인이 되고도 남아있거나 악화되는 경우도 있습니다. гэвч насанд хүрсэн хойно ч гэсэндээ үлдээд байж ах юм уу? эсвэл бүр хүндрэх тохиолдол ч гэсэн байдаг гэж хэлсэн байна. Юуны тухай яриад байна? Арьсанд мэдрэгдэх тийм ээ энэ одоо дарамттай мэдрэгдэх энэ мэдрэмж нь тархинаас нь аюултай гэдэг мэдрэмж төрөөд идэг. Энэ тухай ярьж байна тийм ээ. 정신 건강을 위협하는 환경 гинэ. сэтгэл зүйн эрүүл мэндэд тийм ээ 위협하는 занал хийдэг одоо аюултай байдаг 환경 орчин гэсэн юм. Орчны тухай ярьсан уу? Зөвхөн өсчний газар гэдэг үг сонсчод тийм ээ орчин ярьсан гэж бас бодож болохгүй шүү дээ тийм ээ. 뇌의 성장과 발달의 결정적 시기 тархины хөгжил болон тийм ээ одоо бидний энэ хөгжихийн маш тийм 결정적 시기 шийдвэрлэгддэг ийм үе гэж хэлсэн байна. Үеийг бол яриаггүй тийм ээ. Аль үедээ энэ одоо маш чухал байдаг. Аль үедээ тархины хөгжил илүү чухал явагддаг гэдэг ч юм уу. Тэр хизээ гэдэг тухай л яриаггүй шүү дээ. Дараа нь яг зүгээр том болсон хойно гайгүй болчдөг тохиолдол байдгаа гэдэг өгүүлбэр л байсан. 불편한 피부 자극에 대한 신경학적 설명 гинэ. За тухгүй мэдрэмж төрүүлдэг энэ арьсны мэдрэмж байна тийм ээ. Энийний талаарх 신경학적 설명 гэж байна. Мэдрэл судлалын талаарх тайлбар гэж байна. Тэгэхээр хүзүүтэй цамц өмсөх дургүй хүн байлаа гэх тэр хүний нэг сүртэй штэ гэж үзэх биш. Энэ нь өөрөө тэр мэдрэмж нь хит мэдрэг байдаг учраас тархинд нь ийм дохио өгöd байдаг учраас энэ хүмүүс ийм байдгаа гэдэг тайлбарлаж өгсөн тийм ээ. Тэгэхээр мэдрэлийн талаас нь харж үзсэн тайлбар илүү зөв болж байна. 촉각 방어 증상을 완화하기 위한 치료법 гэсэн байна. Тэгэхээр энэ нөгөө нэг дургу байгаад байдаг энэ мэдрэмж чинь өөрөө 촉각 방어 гэсэн шүү дээ тийм ээ. нөгөө нэг мэдрэхүйн эрхтний тийм ээ. Одоо шууд үгүйсгэж байгаа энэ дургу байгаа энэ шинж тэмдэг байгаа. Энийг сайжруулахын төлөх 치료법, эмчилгээний арга бид нарт хэлж өгөөгүй тийм ээ. 자, 선사 агуулгатай адилжуулна гэсэн чинь 이 증상은 뇌와 관련이 있다. Энэ шинж тэмдэг нь тархитай хамааралтай гэж байна. тархин тэгж мэдрээд байдаг гэсэн болохоор тархитай хамааралтай тийм ээ. 이 증상은 성인에게 발생하지 않는다. Энэ шинж тэмдэг насанд хүрсэн хүнд илэрдэггүй гэсэн байна. Ихэвчлэн том болоод насанд хүрчээр гайгүй болчдөг. Эсвэл бүр хурц болох тохиолдол ч гэсэн байдгаа гэсэн учраас насанд хүрсний дараа ч гэсэн илэрх үе байж болно. 이 증상은 목 주변에서 드물게 나타난다 гинэ. 드물다 гэдэг чинь ховор гэсэн. Тэгэхээр энэ шинж тэмдэг нь хүзүү хоолой орчимд бага илэрдэг, ховор илэрдэг гэсэн юм. илүү мэдрэмтгий байдаг нь хүзүү гэсэн шүү дээ, тийм ээ. 이 증상은 저절로 좋아지는 경우가 적다 гинэ. Энэ шинж тэмдэг цаанаасаа тийм ээ дээрдэх тохиолдол бага байдаг гэж. Ихэвчлэн цаанаасаа дээрдээд том болсон хойно насанд хүрсний дараа зүгээр болчихдгоо гэсэн шүү дээ. Тэгэхээр чогда биш. Ихэвчлэн зүгээр болчихдог гэж хэлсэн. Нэ 그래서 33-ийн 3, 34-ийн 1 зөв хариу нэсэн байна. За тэгэхээр дахиад хоёр дахь нэг хийчихье. Өнөөдрийнхөө хичээл дээр. 다음을 듣고 물음에 답하십시오. 2번 읽겠습니다. 오늘 이렇게 배구 선수로서의 마지막 경기를 마련해 주신 대한배구협회와 국내뿐만 아니라 해외에서도 와주신 팬분들께 감사드립니다. 고등학교 때 처음 국가대표 유니폼을 입고 17년 동안 3번의 올림픽과
4번의 아시안 게임에 출전하면서 우리나라를 대표할 수 있어 영광이었습니다. 다만 2년 전 올림픽에서 우승하지 못한 것이 조금 아쉽기는 한데요. 저의 이런 아쉬움은 앞으로 태극마크를 달고 뛸 후배들이 달래줄 거라 믿습니다. 저는 코트를 떠나지만 배구에 대한 여러분의 사랑은 변함없으리라 생각합니다. 감사합니다. 네, эрэгтэй юу хийж ийн дээрээс нь сонсож агуулгатай адил зүйл зөвийг нь олно гэсэн үг тийм ээ. 자, 오늘 이렇게 배구 선수로서의 마지막 경기를 마련해 주신 대한배구협회. 자, 오늘들 ингэж тийм ээ 배구 선수 волейболын тамирчнаар тийм ээ 마지막 경기 хамгийн сүүлчийн тэмцээнийг бий болгож өгсөн, зохиож өгсөн 대한배구협회. 자, волейболын одоо энэ нийгэмлэг тийм ээ болон 국내뿐만 아니라 해외에서도 와주신 дотоод гэлтгүй гадаадаас ч гэсэн ирж өгсөн 팬үүдтэй талархаж байна. 고등학교 때 처음 국가대표 유니폼을 입고 ахлах сургуульд байхдаа анх удаа тийм ээ 국가대표 гэсэн улсын шгшээбагийн тамирчин. улсын шгшээбагийн тамирчны одоо энэ 유니форм байгаа тийм ээ хувцсыг өмсөж 17 жилийн турш 3번의 올림픽 3 удаа олимп болон 4번의 아시안 게임 4 удаа Азийн тоглолтод 출전하면서 оролцсон 거 우리나라를 대표할 수 있어서 영광이었습니다. улсаа төлөөлж явсан болохоор их одоо нэр хүндтэй байсан. 다만 2년 전 올림픽에서 우승하지 못한 것이 조금 아쉽기는 한데요. гэхдээ 2 жилийн өмнөх олимп дээр ялалт байгуулж чадаагүй болохоор тэр нь жоохон харамсалтай байна. 저는 이런 아쉬움을 앞으로 태극마크를 달고 뛸 후배들이 달래줄 거라 믿습니다. 근데 миний энэ харамсаж байгаа энэ сэтгэлийг тийм ээ цаашдаа 태극마크를 달고 뛸 태극 гэдэг чинь 태극기гээд нэг солонгосын яг далбаа дээр нь байдаг бэлгэдлийн тэр тэмдэг байгаа. Тэгэхээр солонгосын тэр бэлгэдлийн тэмдэгтэйгээ тийм ээ тэмдгээ өөрсдөн дээр одоо нагаад тийм ээ авч явах хүүбэ байгаа. дараа үеийн хүмүүс байгаа тийм ээ. Эднэр маань одоо тайтгаруулад өгнө гэж итгэж байна гэж. Би 2 жилийн өмнө олимпиад алтан медаль авч чадаагүй ч гэсэн дараагийн хүмүүс маань миний энэ харамсалтай байгаа сэтгэлийг тайтгаруулад өгөх байхаа гэдгийг хэлсэн байна. 저는 코트를 떠나지만 배구에 대한 여러분의 사랑 변함없으리라 생각합니다. 자, би яг одоо энэ юуныхаа волейболынхоо тийм ээ котноос гараад явах гэж байгаа. Гэхдээ волейболын талаарх та бүхний волейболыг хайрладаг энэ танд та бүхний хайр хүндэтгэл өөрчлөгдөхгүй байхаа гэж бодож байна. Талархлаа илэрхийлж байна гэж дуусгалаа. За тэгвэл эрэгтэй юу хийгээд байна тийм ээ? 무엇을 하고 있는지 юу хийгээд байна? Осноо. За тамирчныхаа амьдралыг дуусгангаа сэтгэгдлээ илэрхийлж дээ тийм ээ. Өнөөдөр ингээд энэ тэмцээнийг хамгийн сүүлийн тэмцээнийг би болгож өгсөн та нартай баярлалаа. 팬우대 баярлаа гэж сэтгэлээ илэрхийлж байгаа учраас нэгдүгээрх нь 올림픽 출전에 대한 포부. тэгэхээр олимпиад оролцож байгаа энэ тийм ээ одоо цаашдын одоо ямар одоо амжилт бүтээл гаргах гэж байгаа энэ зорилгоо илэрхийлж байгаа биш. 대표 선수를 선발하는 절차를 소개하고 있다. онцлох одоо энэ улсын тийм ээ шгшээбагийн тамирчныг яаж шүүж, яаж одоо сонгож авдаг тэр дарааллыг танилцуулж байгаа бол биш байна. 경기를 하기 전에 선수를 대표에 선서하고 있다 гэж. тэмцээнд оролцохоос өмнө тамирчдыг төлөөлөн 선서하다 гэхээр одоо нэг төрүүлээд ингээд урд нь гараад үг хэлээд тийм ээ эсвэл одоо амлалт энтрээ ингээд хийдэг шээ тийм ээ энийг 선서하다 гэж хэлдэг. За тэгэхээр 선수 생활을 마치면서 소감을 밝히고 있다. тамирчныхаа амьдралыг дуусгангаа сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ ярьж өгч байна тийм ээ. 자 36 сонссон агуулгатай адил зүйл нэлээд. 남자는 아시안 게임에 나가지 못했다. Азийн тэмцээнд гарч үзээгүй гэсэн үү? Хэдэн удаа гарсан, хэдэн удаа олимпиад, хэдэн удаа Азийн тоглолтод гэж хэлсэн шин тийм ээ. 남자는 2년 전 올림픽 경기에서 우승했다. 2 жилийн өмнөх олимпиадээр ялж чадаагүй маань жоохон харамсалтай байгаа гэсэн тийм ээ.
우승 했던 ялах гэсэн үг. Тэгэхээр ялаагүй шүү дээ. 남자는 오늘 해외에서 열린 경기에 출전했다 гинэ. Эрэгтэй өнөөдөр гадаад улсад нэгдсэн тэмцээнд оролцсон. Дотоодын болон гадаадаас хүртэл ирсэн фэнүүдэд баярлалаа гэсэн шүү дээ. тэрнээс биш гадаадад очиж тэмцээнд оролцсон гэж бол яриаггүй. 남자는 고등학교 때 처음 국가대표 되었다. эрэгтэй ахлах сургуульд байхдаа анх удаа улсын шгшээ багийн тамирчин болсон. Нэ үүнээс хойш 17 жилийн турш тийм ээ одоо гүйж ирсэн гэж хэлсэн. За тэгэхээр 35-ын 1 36-гийн 4 байсан байна. дараагийн хичээлээс эхлүүлээд 37-оос үргэлжлүүлээд сонсцгоё. 안녕.